За аймгийн спортын төвийн ордон дээр цагаан сарын барилдаан үргэлжилж байна. Тэгэхээр бид энэ удаа Ховд аймгийн засаг даргын тамгын газрын хэлэлт шинжилгээ үнэлгээний хилцээний дарга Эрдэнэ чимээг дарагтаа та бүхнийгээ уулзаж байна. За сар шинийн баяраар 2025 оныхаа ажил үйлсээр тэргүүлсэн байгууллага хамт олон сум багийг одоо шалгаруулдаг ийм уламжлалтаа. Тэгэхээр 2025 оны тухайд ер нь Ховд аймгаас одоо ямар одоо байгууллага хамт олон шилдгээр шалгарсан, ямар одоо сум баг шилдгээр шалгарсан талаарх мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргье. Тэгэхээр та бүхэн маань бас нэлээд ачаалттай сар шинийн өмнө ажиллах шиг боллоо. Уламжлалт болгодог одоо шилдэг байгууллага сум багаа шалгаруулсан. Энэ жилийн тухайд ер нь ямар одоо шалгуур үзүүлэлтээр эндгээр одоо сум багыг шалгаруулах, байгууллагыг шалгаруулах ажил хийгдсэн бэ? За бүгдээрээ сайн байцгаана уу? За 2025 оныхаа үйл ажиллагаагаар одоо шилдэг байгууллага, шилдэг сум, шилдэг багийг одоо саяхан одоо аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж нийтдээ 16 мэрэгчлэн одоо засаг даргын тамгын газрын албан хаагчид 17 сум 29 байгууллагуудаар бол ажилласан байж байгаа. Байгууллагууд одоо ард иргэдтэйгээ хэрхэн уялдаж ажиллаж байна? Ил тод нээлттэй байдал нь ямар байгаа юм? Сэтгэл ханамжийнхаа судалгаа хийж гин үгүй юу те? Иргэдэд өөрсдийнхөө ажлыг тайлгнаж гин үгүй юу гэдэг гол одоо системүүдийг бас шалгасан байж байгаа. За энэний үр дүнд бол одоо шилдэг 3 сум, шилдэг 3 байгууллага шалгарсан байж байгаа. Энэ байгууллагууд маань нэлээд одоо амжилттай ажилласан, өөрсдийнх нь одоо үйл ажиллагаагаа тогтоох шийдвэрийн биелэлтэн дээр ямар байгаа юм, албан бичиг хэрэг хөтөлт нь ямар байсан гэдэг энэ 27 үзүүлэлт бол тухайн байгууллагыг одоо тодрон гарч ирэхтэй өөрийнхөө үнэлгээг үзүүлэх ийм одоо боломжийг олгосон. Ер нь бол шилдэг байгууллагаар бол энэ жил байгаль орчны газар шалгарсан байж байгаа. Эрүүл мэндийн газар маань шалгарсан байж байгаа. За тэгээ онцгой байдлын газар гэсэн 3 байгууллага бол хамгийн одоо өндөр үзүүлэлттэй гарч ирсэн байж байгаа. За сумдаас бол Дарив сум нь бол нэгээр гарч ирсэн. За 2-оор бол Цэцэг сум гарч ирсэн. 3-оор бол Жаргалтан сум гарч ирсэн байж байгаа. За тэгээд 5 одоо баг маань 91 багуудаас үйл ажиллагаагаараа за засаг даргын одоо сумын багийн засаг даргын өөрийнхөө бас нэг хичээл зүтгэлийнхээ үр дүнд өөрийнхөө баг дээр бас одоо олон ажил санаачлж хийсэн, ард иргэдтэйгээ ойрхон ажилласан, орон нутгийн хүчлийн сангаас хөрөнгө оруулалт татсан, тэрийг хэрэгжүүлсэн гэд олон одоо ажлын үзүүлэлтүүдээр бол 5 баг бол шалгарсан байж байгаа. Тэгээд одоо шилдэг баг сумын одоо бүх удирдлагуудад бол дахин баяр хүргэе. За энэ бол зүгээр нэг ингээ шалгаруулад орчихтой гол биш. Энэ шалгарсан байгууллага нь бол буцаж одоо сумдууд нь бол буцаж нөгөө сумдаа, нөгөө байгууллагатаа ер нь би манай байгууллага, манай сум юугаараа шалгарсан гэдгийг эргээд өөрсдөө тайлан тавах, өөрсдийнхөө одоо үнэлүүлсэн, дүгнүүлсэн илүү давуу байсан тэр юугаа туршлагаа хуваалцах ийм боломжийг бол одоо нийт одоо аймгийн хэмжээний байгууллага, сумдын одоо бүх удирдлагууд тамгын газрын мэрэгчлэлтнүүдтэйгээ хамтраад нэлээд томоохон өргөн хэмжээний сургалт зохион байгуулахдаа энэ одоо шилдэгэр шалгарсан байгууллагуудын туршлагыг бас хуваалцах ийм одоо үр дүнтэй ажлыг бас зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Нэргүү дарагтай Ховд аймгийн байгаль орчны газрын хамт олон 2025 оны шилдэг байгууллага шалгаруулахад 1-р ойронд орсон байна. Ингээд нийт одоо ховдчуудынхаа өмнөөс танай байгууллага хамт олон одоо баярын мэнд хүргэе. Тэгээд сэтгэлээ хуваалцахгүй. Ер нь 2025 он танай байгууллага хамт олонны тухайд одоо ер нь хэр одоо амжилт бүтээлийн одоо ийм жил болж өнгөрөв. За нийт ховдчуудаа энэ гал мөр жилийн цогтой албан мэндийг хүргэе. Тэгээд 25 он байгаль орчны салбарын олон амжилт бүтээлээр дүүрэн сайхан он болж өнгөрлөө. 25 онд байгаль орчны газар түүн дотроо байгаль орчны салбарын хамт олон маань 25 оныхаа ажил үйлсээр тэргүүлж өнөөдрийн энэ сайхан шагналыг хүртэж байгаад нийт байгаль орчны салбарын хамт олондоо Ховд аймагт ажил эргэлж байгаа байгаль орчноор өгүүлсэн түүн дотроо байгаль орчны салбар төслийн хамт олондоо өндөр амжилтыг, ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд сар шиндээ сайхан шинэлэг хийгээрэй. Нэргүү дарагтай байгууллага хамт олонд юуны өмнө баяр хүргэе. Тэгэхээр 2025 он Ховд аймгийн онцгой байдлын газрын хувьд ер нь хэр ололт одоо амжилттай ийм жил болж өнгөрөв. Баруун бүсийн Ховд аймгийн онцгой байдлын газрын хувьд бол 2025 бол бас нэлээдгүй бүтээн байгуулалтын жил. За бид бүгдийн хувьд бас хуулиар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа хэрэгжүүлж одоо Ховд аймгийнхаа 95,000 гаруй ард иргэдийн одоо аюулгүй байдлыг хангаж ажилладаг. За энэ жилийн хувьд бол бид бүгд бас ард иргэдийнхаа 2.9 тэрбум төгрөгийн өмч хөргийг авран хамгаалсан. Мөн дээрээс нь одоо 314 иргэний амь насыг авран хамгаалсан юм үзүүлэлт байгаа. Мөн дээрээс нь одоо
Ховд аймгийн хэмжээнд одоо гамшигаас хамгаалах, урсан сэргийлэх, аврах хор уршгийг яриулж хойшлуулах сэргээн босох үйл ажиллагааг бол одоо шатаараагаар одоо зохион байгуулж ажилласан. За мөн онцгой байдлын газар маань бас өөрсдийнхөө салбар нэгжүүдийнхээ хүрэн сум орон нутгийг сургаж дадлагжуулах, за сумдынхаа одоо онцгой хөмс гамшигаас хамгаалах алба мэрэгжлийн ангийн бүрэлдэхүүнийг сургаж дадлагжуулах чиглэлийн үйл ажиллагааг бол 2025 онд бол зохион байгуулсан. За мэдээж одоо 2025 онд одоо дэвшүүлсэн онцгой байдлын ерөнхий газар болон онцгой байдлын газраас дэвшүүлсэн зорилт мөн одоо 2025 оны гүйцэтгэлийнхээ төлөвлөгөөний хэрэгжилтийг бол одоо үнэлүүлж одоо шилдэг одоо байгуулгаар шалгасандаа бол баяртай байна. Ховд аймгийн 17 сумаас шилгээр шалгарч тэргүүн байр эзэлсэн Ховд аймгийн Дарив сумын одоо удирдлагуудтай үзэгч та бүхнийгээ уулзуулж байна. Тэгэхээр 2025 оны хувьд Дарив сум одоо хэрхэн олдамжилт одоо дүүрэн ийм жилийг одоо үдэж ухтваа. За их баяртай байна. Тэгээ 2025 оныхоо ажил үйлсээрээ өнөөдөр 17 сумаа тэргүүлээд шилдгээр шалгасан самд олондоо талархал илэрхийлээ. Манай сумын тухайд бол одоо сонслог ийм жил болж өнгөрч байна. За бүтээн байгуулалтууд бол нэлээдгүй хийгдсэн. За улсын болоод аймаг орон нутгийн хэмжээс хангаараа томоохон бүтээн байгуулалт хийгээсэ. Тэгээд бас энэ бол одоо ганц хүний амжилт биш, баг хамт олонны манай төсвүүд байгууллагууд бас бүгд бол аймагтаа бас дээгүүр ингэж үнэлэгдсэн байгаа. Тэгээд хамт олонны маань одоо шагнал юм аа. 25 оны хувьд манай одоо хамт олонны тухайд ямар онцлог жил болж өнгөрсөн бэ? За ингээд нийт ховдчуудаа ирж байгаа гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнгөрсөн могоо жилдээ бас манай жаргалт сум маань бас иргэдийнхээ ая тухтай амьдрах хосныг сайжруулах тал дээр бас одоо цөөнгүй ажлууд ингээд зохион байгуулсан. Тэгээд одоо нийт ажлын үзүүлэлтээр 17 сумаас бас 3 дугаар байрны шалгарч байна. Энэ одоо бас манай хамгийн газар эрдэнэ төлөвчтэй хурлын бас бодлого шийдвэрийн үр дүн байсан гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд эх жилдээ бид бас одоо иргэдийнхээ ая тухтай амьдрах хосныг сайжруулахын төлөө ингээд бас хичээн ажил бодно. 2026 оныг аймгийн эрдэнэ хурлын зүгээс хүний хөгжлийн бодлого болон одоо иргэдийн амьдрах хосныг сайжруулах жил болгон зарласан байгаа. Тэгэхээр өмнө жилүүд одоо хийж хэрэгжүүлсэн ажлуудаа бид бас үргэлжлүүлэн ажиллах болно гэдгээ бас хэлээ. Тэгээд нийт одоо ховдчуудаа ирж байгаа гал морин жилдээ одоо гал шиг дүрлжиж, мөр шиг дүүгэлжиж явах болтгоо гэж ирээё. Баярлалаа тав.